Улсын хурлын хууль зүйн байнгын орооноос томилогдсон сэжигтнийг баривчлах, сэжигтэн ялагдагчийг цагдаа орох, хорж мөрдөх хугацааг сунгах, цагдаа орох, таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх эрхчлөлөг зөрчиж байгаа хэсгэд хяналт шалгалт хийж, үр дүнг нь байнгын орооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон тус байгууллагын харьяа цагдаа орох 461-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 26 цагдаа орох байр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Эдгээрээс 11 цагдаа орох байр нь шаардлага хангахгүй зориултын бас байранд үйл ажиллагаа явуулдаг байна. Цаашид шинэ барилга байгууламж барих санхүүгийн асуудал тулгараад байгааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд онцлсон орон нутгийн цагдаа орох байрууд ихэвчлэн цагдаагийн байгууллагын зойрын давхарт байрладаг байна. Завхан Баян онгор Өвөр Хангаа зэрэг аймагуудын цагдаа орох байруудыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг аймгийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Байнгын орооны гишүүд цагдаа орох байрныг гэрэлтүүлэх, агааржуулалтын асуудлаас эхлээд стандартад нийцдэггүй олон зүйлийг засаж залруулах, байр байгууламж шинээр ашиглалтанд оруулах гэд олон зүйлийг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм а. За дараа нь байнгын орооны гишүүд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдаа орох 461-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Зохион байгуулалтын дотор барилга байгууламжийн бас онцлог шалтгаалаа зарим хоригруунд хүн хорихгүй тухайлах юм бол байгалийн нөлөөлөлд тусдаггүй гэдэг юм. Ер нь бол яг бүрэн багтаамжаар ажил 850 орчим хоригдчихийг бол багтаах болцоотой гэсэн ийм тооцоо явж байна. Манайд үзэсгэлэн зарлана гэж одоо бидний анхаарлыг татсан их нэг томоохон асуудал байна. Энэ өөрөөр хэлэх юм бол энэ жилийн одоо оны эхний байдлаар 116 хоригдогч үзэсгэлэн зарлах хүсэлт гаргаж тодорхой хэмжээгээр сайн дураараа хүнслэг төлөвөөс татгалцсан ийм одоо асуудал байна. Өнгөрсөн жилд бас тодорхой тоонууд бэлэн байж байгаа. Өнгөрсөн жил ихэд одоо 161, тэрний өмнө 78 гэдэг юм ийм байдлаар ингэ явж байгаа. Ер нь бол үзэсгэлэн хоригдогч үзэсгэлэн зарлах явдал бол буурахгүй. Ажлын хэсгийн гишүүд хорих 461-р ангийн талаарх сүүлийн 5 жилийн тоон мэдээлэл авч судалгаар боллоо. Мөн хүний эрхийг хангах үүднээс хорих ангууд нэгдсэн журмаар баримталдаг дотоод дүрм журамдаа өөрчлөлт оруулах, цагдаа орох төвүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, сүүлийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр хангах, ялангуяа орон нутаг дахь цагдаа орох байруудын үйл ажиллагааг сайжруулах талаар анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм а. Сүүлийн 2 жилээс цагдаа хорих явцад хүний амь эрсэлсэн, иргэний эрх хэрэгчлөө зөрчигдсөн хэд хэдэн хэрэгүүд гарсан. Үүний дүгнэлтүүд гарч байгаа. Энэ улсын их хурл тайлгнагдах ёстой. За цагдаа хорих явцтай холбоотойгоор өнөөдрийн хүртэл хуулийн ерөнхий зохицуулалт, хуулийн ерөнхий зохицуулалтын хажуугаар тодорхой журмаар зохицуулагдсан харилцаанууд баггүй байгаа. Тухайлбал сэжигтэн ялагдагчийг цагдаа хорихтой холбоотойгоор улсын ерөнхий прокурор дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хамтран гаргасан захирамжаар тушаалаар зохицуулагдсан байгаа. Тэгэхээр энэ хүний суурь эрх, хүний үндсэн эрхтэй холбоотой харилцааг бол хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа. Улсын хурлын гишүүн Баян Сэлэнг төгсгөлд нь урт хугацаагаар хоригдож байгаа сэжигтэн ялагчдтай уулзсан цаашид хүний эрхийн зөрчлийг бууруулах ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар саналуудлыг нь сонссон юм а.